За өнөөдрийн дугаараараа шинэ галерей дээрээс бичиж байна. Манай одоо энэ хойдлын ингээ харж байвал энэ. Тэгээ ер нь бол манай энэ удаагийн дугаарууд бид хэд нөгөө үзэгчтэйгээ бас уйдахгүй гэдэг үднээс маш олон газар очиж үзэж ярьсан. Тэгээд ийм гайхалтай газар олсон. Энэ газар бол кафе галерей гэд та тэр ирж үзхийг хүсвэл шинэ Чингисийн музей яг замын эсрэг тал зүүн талд ертөнцийн зүгээр байдаг юм байна. Кофе шопд ирж кофе онгоо энэ үзмөрөөдтэй танилцж болох юм. Энд бол ерөөсөй байхгүй нөө. Одоо Монголын өв уламжлалаа түүхийг харуулсан эртний идэллүүдтэй бүр ингээд нүд суугаад тий кофе уухад бол та зүгээр ингээд төгс мэдрэмж авахар ийм газар байна. Орж ирсэн нүд төрөөл эзэн дөө. Амхандаа орж ирээд нөгөө галерей гингүүт нь үе үнтэй үзтээ мөсчихгүй зүгээр кофе хонгоо үзнэ гэхээр би бүр гайхлаа шнэ. Бараг музей энэ төр байна гэж бодсон чинь энэ жил тэгээд одоо Монголд ч нөгөө жуулчтай айгүйх ирж байгаа гэсэн ш. Тэгэхээр тэр жуулчдыг дагуулж явж байгаа хүмүүс бол зүгээр кофе ууг гэд дагуулад ороод ирэхэд бол ангаахаар шүү дээ. Бид нар өөртөө орж ирж байгаа ангааж одоо гайвч төө. тасгаж байна. Яаж тоос нь ярьцдаг бол гэж бодсон. Тэг бүгд дуураймал биш яг ойр үз. Яри сайхан залууга яри одоо хизээ бас ярих уу гэж бас хүлээж ирсэн. Ер нь бол хамгийн олон дэмжигч, үзэгч, фэн, краш юу гэдгийг бүх юмтай бүх тэгээд тэрэн дээр хамгийн олон гишүүнтэй групп бол Содном доржин групп байдаг. Тэгээд өөрөө ч одоо сайхан төрцөн. Тэгээд одоо тэрнийхээ ярээр хил амч их дагуулах юм. Сенсацэн бэлдэхгүй юм. Тэгээд барилдаа нь өцөнгөө яриа да хтуда. Йоо аваа шидчихсэн үү сая? Ямар амар хүчтэй юм бэ тий. Тэр шидэж мэдж байгаа. Баргийн үнд бирдуулдаг гэсэн тийм. Ер нь бирдуулдаг гэсэн. Тэр цаана хоо юм. Мос группын гэж явдаг. Тэр хараа ёо пүү. Би хамаа тэр царай зинээс ёо бас нэр ярихад бас үнэхээр бас хэцүү юм биш үү. Бенжин бидэсний гэрэн зэнжидэмэ. Хотын хөртөөр ханган дэсэн бэлшинатам. Бенжин гэрэнжидэмэ. Артын хөвсөлийн майнэсинж. Харааираны ардын өслөөд 100-101 жил яваар Архан баяртаа Далбасар крашаа юу хүлээлгэж өгсөн дөө. Цолооч дамжуулаад царайдсныхаа бир чадлагч дамжуулсан бол Содном дорж ер нь жоохон Архан баяр дээр жоохон адилхан тий. Тийм зүстэй. Анзаарч надад. цагаан сараар гарч ирэхдээ бүр аягүй адилхан зөксөд. Би бүр хатуу юм уу гэж. Ээжийнх нь юу Содномч Орхогийн ээж нь Содномын энэ хоёр чинь нэг аймгийн нэг сум юм бэл. Орхогийн ээж чинь хөвсгөлийнх баг. Содномдар Арслангийн их чинь Орхомын Арслангийн ээжтэй найзууд гэсэн тий. Юу тас лэрк.
Өөртөө ихтэй гусаа. Мэдгүй хүмүүс наасчаа. Пөө, тэр үнэхээр би ястай юм байна уу? Тэгээ одоо болтлоос энэ юугаа тавихгүй л байгаа. Ер нь байр суурь тий. Байр суурь тавихгүйс гадна бие ч бас тавихгүй хэвчтэй. Тийм. Гэтэ бас нөгөө яг ид барилддаг байсан үеийг бодвол харьцангуй би энэ жижигэрсэн байсан тий. Тийм хоо энэ одоо тэлэлж байгаа жижиг. Манай саднам гүжээтэй болвол өстой яах вэ? Жаргал хоёрт нэг амар хавруулдаг өстэй тий. Барьцгүй авираатай бүр. Уушлаарай өөр арга байхгүй өөр арга байхгүй уушлаарай ууш хий байхгүй байгаа да. За. Ялч хөвгшөр бас удсан байна. Бэлдсэн айхтар атаканд орж байна. Дараал гівчих тий. Ер нь тэр өргөж авч тавиал дараал гівчих байгаа хэвчээ. Одоо тэр нь одоо ямар ч барилттай. Ер нь бас сонгогддог хаа. Барилтанд. Гэтэ яхахгүй нөө юм 90 шинж бол төгссөн шүү дээ тий. Би хаа царай зүсэн тий. Өөрийнх нь бүх рүү орсон түүх болоод бүхийнх нь зам л бас нөгөө юу л та. Зүгээр нөгөө ер нь л яг бүгд игэл бор амьдралаас яасан ч гэсэн содномчин барилддаггүй наран тул дээр тэрэг төрдөг байж байгаа. Тэрнээсээ бүх рүү ороод тэгээд энэ амжилтыг үзүүлээд явж байгаа бүх болохоор хүмүүс их хайртай гэдэм шиг лээ. Би зүгээр тэрэнд нь бас айгүйх болдог байх гэж бодсон. Энэ жилийн наадам дээр жоохон харамсалтай асагдчихсан тий. Тэр одоо шинэ хуулиудаа яг яах юм бэ? Тэг аялцсан бол уулын сайхан үзэхэр л тий. Эцэг гаргасан шийдвэртэй хэрнэ хэр санал нэгдэж байна та. Гэхдээ одоо тэгээд дөрөн бол эдгээр шин тэгэл олонхын саналаараа ингэж ингээл хийж штий. Тэгээ одоо Тэр шин дүрмчин яг хөө тэгэл эдгээр чинь бүгд л бүхэн албач элхий гээл том хурал зохион байгуулж байгаа. Тэгээд тэр хурал дээрээсээ шийдэж байгаа шүү дээ. Дүрм журам бүх юм аа. Тэгээд тэрэн дээр л Итгэхгүй гэдэл тэгсэн байсан тий. Гэтэ бас амар хайрам өстэй ер нь л. Гэтэ яг тэр шин дүрмчин бараг 1 сараас хойш хэрэгжээд эхлээд тэгээд заалмч гэсэн зөндөө яг тэр дүрмээрээ яваад хасаад барилдуулаад үтцсэн шүү дээ. Тэгээд яг хүмүүсийн шуугаад байгаа нь наадам заалны барилдаан дээр нөгөө хүн болгооч үздэггүй болохоор л яг анзаараагүй байхгүй юу тэрнээс ш. Наадмын ч юм бол Монгол даяараа үзэж байгаа болохоор л зүгээр ингээл бүгд л амар ингээд байгаа болохоос ш. Гэхдээ нэг Бацуур авраг нэг итгэвэрээ хасагдчихад тэгээд нэг хүсэлт гаргаж маргаад л үү тий. Тэгээд нэг хэсэг байхгүй болсон. Тэр заяарцсан гэсэн. Яа өргөж тавиад байгаа ш. Чиний нөгөө яриад байдаг гоё явж штт. Тэ. Тэр нэг дофинг нэг хэсэг яваад хахад нэлээ сэтгэлээр унсан баха. Тэгээд ер нь яг юм дофинг эсэргүүцдэг бүхчүүдийн л нэг штэ ер нь. Тэгээд тэрэн дээр бас нэлээ өөрийнхөө байр суурийг илэрхийлээд байдаг. 8 сарын 9-ний өдөр одоо наадам зохион байгуулах хорооноос одоо ингээд над руу ярьсан. За ингээд таны шинжилгээний хариу ирлээ. Одоо таны шинжилгээний хариунд одоо ямар нэгэн хоройтой юм бодис илэрсэнгүй гэсэн тийм хариу надад өгсөн. Тэгээд би сая ингээд хэвлэл мэдээлэлээр ингээд үзэж явахдаа одоо наадам зохион байгуулах комиссмон нэг мэдээлэл нэг зэрэг цэг юм өгж юм л дээ. Одоо ямар нэгэн шинжилгээний хариу ирээгүй гэж тийм мэдээлэл өгж байна. Энэ яг одоо өчтөрийн хувьд гэх юм бол над руу яг наадам зохион байгуулах хорооноос над руу одоо бүх хөгчүүдийн шинжилгээний хариу ирсэн гэж одоо хариу өгсөн байгаа. Тэгээд Одоо энэ барилтаа аюу гоё барилтаа шүү дээ. Тий. Харин баяртай. Мөн үү? Энэ хэрэг биеийг ингээ хартаа. Хавцаагаас. Хавцаагаас тэр гоё юм уу? Өндөр нь жоохон содон жоохон өндөр байна те. Ямар амархан юм бэ? Энд чинь өгдөг барилтаа нөхгүй. Хол өгдөг. Цоцооны тэр. Хэсэг барилдахгүй байж байгаа гэхдээ яасан содномчин заалны барилдаан ч гэсэн айгүй цөөхөн гарч ирдэг шин.
Өрсөн онд ч зөв ганц цагаан сар арилбар хэлсэн Тийм ер нь барилдахгүй л байгаад байсан шүү. Тэр казинодыг асуудал нь хав болох ээ. Тэр угаасаа нийт зарлагдсан юм л яриад байгаа шүү. Тэр чи одоо Тэг яг би бол гэр бүлийнхээ өмдөлтөд тэр бол казино бол алт ороо гарсан. Гэхдээ ороо гарахад бол ямар нэг юмдын зөрчил ч юм уу, ямар нэг тийм цагдаа хоолойгдох тийм ямар ч тийм гараагүй. Гэхдээ яг зүгээр нэг юм байх намайг нэг хүнтэй холбоод их яриад байх шүү дээ. нөгөө цуг явж исэн найз нь чөтө болгоолаа тэгээ буу юм болоод камергүй гэж бодсон юм бах та. Зүйн. Хүнийг онгоо олох шал сонин шүү дээ. манай садны нэрөнд бонж байгаа байхгүй. Тэг нөгөө хинч танихгүй шүү дээ. Хинч танихгүй шүү. Тэгэхээр хэнийг хажуудад цуг авч явах уу гэдэг сайн бодох хэрэгтэй маань тий. Гэтэ садмандар зурслын нэрүүд нэг багийн юм гохгүй. Ээж нь гэтэ садмандар зурслантай аюу адилхан. Тийм үү. Ээжтэй ахуулсан зургууд нь явал эхнэр нь амар хөрхийч байт юм лээ. Эхнэр нь сүүлийн үе амар хөрхийж байгаа. Өсгөлийг хөрхөрлөө юу? Өсгөлийг аяга хөрхөтэй. Загсандаа байдаг юм уусандаа байдаг юм. Загас шиг юм шүү. Содомч юм. Содомчууд загас юм да. Тэгэлч гэдэг. Хөвсгөлийн одоо ганц сор юм да гэдэг. Гэтэ хөвсгөлийн бөхчүүд чинь хөвсгөлт чинь бас айгүй олон аваргууд байсан. Дарин дамдаа авраг тэгээд баяраа гард энэ төр баяраа гардыг хүүнд бас одоо барилддаг шүү дээ. За уг нь бол хөвсгөл аймагчин бүх айгуу сайтай. Бүхийн түүх сайтай. Нэг тэр юун дээр яхад ч гэсэн ярьж ирсэн шүү дээ. Тэр нөгөө хөвсгөлийн даншиг тэр ламын герт ороход те лам нарын герт нь ороход бүр ингээд сумаар нь заагаад баг ярьж ирсэн шүү дээ. Тэгээ тэр хөвсгөлт чинь Уйлан голын 3 авраг гэд дарин дамдаа авраг. Бэж авраг. Цэвэр авда ингээд 3 авраг бас. Тий нэг үеийн яг нэг голоос төрсэн 3 авраг. Тэр аврагуудын түүх бол гайхалтай. Тэгээ дээрэс нь хөвсгөлийн одоо ер нь бүхчин тэгдэг штэ. Уул ус бас тийм тухайн хүний төрсэн газар хустай хүмүүс айгүй холбоотой штэ. Тэгэхээр хөвсгөлийн бас ус нь их амттай юм да. Шинтэй юм шиг байна. Царайд би яг харамгүй заяа. Тийм шүү. Сайхан оруулах ирчүүд л тий. Тэр барилдаг лам гэхэд тий. Би хаасаа те. За өнөөдөр манай дугаарыг дээлийг Ер нь манай дугаарууд ингээд дээлийг хартаа гоё байна. Надад бол энэ өнгө бол бүр амар зөвчнө. аа За үйл фэшнтэй бид нар хамтарч ажиллаж байгаа. Одоо дараагийн дугаарууд бол бүх дугаарууд дээр үйл фэшнийхаа дээлэр гоёно бид гурав. Одоо дээлийн асуудал болсон. Их сайхан байна. Одоо дугаар авч болгондоо л нөө энэ тэндээс дээл хайж явах гэж тээ. Йоо зовлонтой тээ. Одоо ингээд за тэг үйл фэшн брендийнхэндээ бас бүгд баярлаа. Ажилтны амжилт хүсье.